За hi guys. Тий яг үндэ ингээ өөрийгөө ганцаараа өөрийгөө ингээ бичээд бичлэг хийж болно гэж бодсон байхгүй. Тэгсэн чи яг үндэ амар хийчихэд болдгүй юм. Яаж байгаа тийг найз охин байгаад байгаа болохоор тийм бүр эвгүй санагдсан байна. За тэгэл яг өнөөдөр яг ямар бичлэг хийх вэ гэхээр би YouTube хийгээд тэгээд айгу хөөрхөн шагнуулсан найз охиндоо. Тэгээд яаж шагнуулсан бэ? Яагаад юугаар шагнуулсан бэ гэдгээ ярина. Гэхдээ энэ амар үнэтэй юмар нахав шагнасан. Би одоо яг YouTube хийж эхлээд 24 хонсон байгаа байхгүй юу? YouTube дээр тогтмол бичлэг оруулаад 24 хоноод тэгээд 5 part аялын бичлэг 2 short хийгээд тэгээд одоо нэг дагагч нэг иймэрхүү байгаа. Тэгээд ер нь бол цаашдаа тогтмол дандаа бичлэг хийн. Тэгээд хосын влог ер нь цаашдаа хосын влог ч эхэлтгүй ер нь зөндөө бичлэг хийн гэж бодож байгаа. Хосын влог, тэгээд өөрийнхөө өдөр тутмын влог, өөр гоё сонирхолтой тоглоом ч юм уу тиймэрхүү юмны бичлэг ерөө Монголд очих юм бол бас найзуудтайгаа хамт хийж болох бичлэг ч юм уу тиймэрхүү бичлэгнүүдээ хийн гэж бодож байгаа. Тэгээд яг одоо энэ бэлгэний тухай ярив. Би яг YouTube-ыг хийж эхлээд 24 хоноод тэгээд би яг бүр ингээд Монголд аялсан бичлэг надаа 300-400 минутын бичлэг байгаа байхгүй юу? Нийт ингээд яг ингээд очоод буцаад ирэх хүртэл бүх бичлэг 400 минутын бичлэг. Тэгээд би аль болох хурдан эвлүүлээд хурдан гаргая гэж бодоод би яг 24 хоногийн өмнө эхлээд 24 хоног өөр юу ч хийхгүй би яг тэр бичлэгнүүдэд тасдаж эвлүүлээд тэгээд цацаад байсан байхгүй юу? Тэгээд бүр ингээд амар ядраад тэгээд дээрэс нь тэн дээр нэг одоо жишээ нь 60 минутын бичлэг байлаа гэж бодоход тэрийг эхлээд би ингээд хэрэгтэй хэсгүүдийг аавна яаны ингээд тийм бол би 60 минутаар нь бүтэн нэг үзээд тэгээ хасчаад дахиж нэг үзээд ингээд нэг үзээд гээд бараг 60 минутын бичлэгийг өөрөө би дахиж 200-аад минут үзээд байгаа хгүй амар ядраа аюу их цаг ороод тэгээ дээрэс нь сабаа би өөрөө бичдэг шууд ингээд нөгөө нэг автомат орчуулагчдад дээр ашиглаж ихээр одоо жоохон үнэтэй яг гоо энийг би зүгээр өөрсдөө зүгээр одоо энэ хөгжилтэй мөчүүдэд халдвар зүйлдэхийн тулд дээрэс нь тэгээ хүн төрүүл хүрээсээ тэ бас нэг юм хосууд байдаг шүү гэсэн зүгээр зорилгоор ингэж өөрөө би дуртай болохоор хийж байгаа байхгүй. Тэгсэн чинь өөр юм найз хүн аваа хараад айгүй ядарч байгааг хаасан ялчгүй ядарч байсан л да. Эхлээд ингээд ихний ээлжиндээ ингээд баян тогтмол бичлэг оруулъя гэж бодоод айгүй хичээгээд айгүй шахаж байсан. Тэгээд айгүй ядарч ирснийг манай найз охин хараад би чам дуус гарч ийн бэлэг өгнө гэж хэлчихсэн байхгүй. Тэгээд би ямар бэлэг юм бол гэхдээ би нэг сүртэй бэлэг гэж бодоогүй нүгээр за жижигхэн дээ ингээд за баяр үргээ хийж ингээд бичлэг хэлүүлээд туслаа гэдэг нэг жижигхэн бэлэг өгөх юм байх гэхэд бол тэгээ би 2 хоногийн өмнө хамгийн сүүлийн парт ингээд ласт 5-аа хийгээд яг хийж дуусчаад би найз охиныхоо падин дээр бичлэг эвлүүлдэг байхгүй. Энэ дээр бүх бичлэг байсан. Тэгээд яг парт 5-аа эвлүүлээд дууссан чинь найз охины WeChat нь таны WeChat-аас 1500-ны зарлага гарлаа гэд ороод ир. Тэгэхээр би гайхаад манай найз охин чууг мөнгө хадгалъя. Тэг хамаагүй мөнгө өрөхгүй. Тэгээд дээрэс нь ойр янз бүрийн авна гэж хэлээгүй байсан байхгүй. Тэгээд би гайхаад юм 1500 гарч угээд яг бичлэгээ эвлүүлж яг дуусгай алдтай яг тийм мэдээлэл ирэхэд би шууд найз охин руугаа залгаад харин чи юу 1500-аар юм авсан юм гэд асуусан чи мэдсэн үү гэдэг. Тэгэхээр би юу юм ингээд гэсэн чинь чиний авыг хэлээсэн юмыг авсан штэ гэд. Тэгээ яг манай гэрийн энд нэг боксинг клуб байдаг байхгүй. Тэгээ яг энэ талд болохоор нэг писэний газар байдаг. Тэгээ би ойрд аягүй их писэ тоглоод байгаа байхгүй. Тэгээд би яг чиний авна гэдээсэн имийг л авсан штэ. Тэгэхээр би дээр хальт нөгөө нэг тэн писэн дээр энд ойрхон писэ байгаа юм чи энд гişүнчлэлтэй болчвол тийшээ яваад авахгүй ойрхон газар амар юм байна гэд хэлсэн байснаа мартчих. Өө тэрийгээ санаад байгаа байхгүй. Тэгснэ яг энэ хажуу талд нөгөө боксинг клубуд би ер нь ингээд явахын сан энэ ч гоё боксинг клуб ээ яг гэрээ яг урд байдаг зав. Тэгсэн нэ явж чаддгүй амар үнэтэй. Тэгээ тэр нь болохоор 1500 он гэдэг чинь бараг 750 сая төгрөгийн үнэтэй нэг сарын ихэнд тийм үнэтэй боксинг клуб баггүй. Тэгсэн чинь манай найз хүн тэр өдөр хөөрхийн надаас нууцаар тэр юуны гişүнчлэлийг аваад надад гэдэг бэлэг болгочихсон чи би падан дээр нь хараад юу ингээд тэгээ би мэдсэн. Тэгтээ би амар баяртай байгаа. Би яг ойрт яг бичлэгээ эвлүүлээд тэгээд нэг хөдөлгөөн хийх юмсан гэдэг. Тэгээд дээрэс нь энэ боксинг клуб амар үнэтэй байсан болохоор би явж чадахгүйсэн байхгүй. Тэгсэн чинь манай найз охин надаа 1500 750 сая төгрөгийн сарын эрэхтэй боксинг клубын гişүнчил авч өгсөн. Тэгээд би энэ
байна. Тэгээд би бүр яг ингээ баярлаад тэгээд бас энийг нь авахд бас надад амар хэцүү санагдсан. Би ингээд өөрөө төлөө бичлэг хийгээд ингээ эвлүүлсэн ирнэ. Найз охиноосоо ингээд ийм үнэтэй бэлэг авч байгаа юм да. Жохон сэтгэл хөдлөлтөд баяртай. Би тэгээ маргааш нөгөөдрөөс юундаа яв боксондоо явж эхлэх гэж байгаа. Тэгээд нөгөө сая энэ PC-г яах гэж ярьсан бай гэхээр би чиний авъя гэдээсэн имийг л авсан штэ. Гэт тэгэхээр би бүр гайхаад юу юм бэ хайраа гэдгсэн чи гэрээ уртлаа ингээд аахгүй. Тэгэхээр гэрээ уртлын гэсэн чи шууд нөгөө хамгийн сүүлд хэлчихсэн нэр PC бодогдоод тэгээд би цагнаа буцаад арай өвдөлтөй авцсан байна гэд. Тэгээ өөрөө тоглолдог PC-нд хэрвээ би авах юм бол тал мөнгөөр нь би бараг 2-3 нуглах хэмжээний тийм юм дүнтэй гişүнчл авах юм бай. Буцаагаараа гэд. Тэгээ манай гайхаад би тэр уцаар ирсэн. Гайхаад юу яриад байгаа юм бэ? Буцаачих юм уу тэгээд одоо авцсан штэ яана гэд. Тэгээд бүр ингээ би буцаа наач амар өмтэй байна гэд бараг 1 минут ярьсан баг. Тэгээд яг ингэжсэн үгүй гэрээ уртл байдаг гэд. Гэтэ яг надад чиний боксинг клуб гэж хэлэхгүй. Гэрээ урд байдаг юм чинь л гээд ахаар би бүр толгоор гэд. Тэгээд яг 1 минут орсны дараа би ойлгосон байт юм аа. Тэгээд боксинг гişүнчлэлтэй болсон. Тэрэнд амар баяртай. Ажил хийвэл хамт туснаа гэд 5 парт влог эвлүүлсэн ийц би өөрөө хүссэн юм. Найз охиноос авчихлаа. Баярлалаа яраа. За энийг л хэлчихсэн. Баяртай.